Монгол Улсын үндсэн хууль дээр маш тодорхой бичсэн байгаа. Улсын их хурлын даргыг улсын их хурлын гишүүд дотроосоо дэвшүүлж илээр санал хураан сонгоно гэдэг ганцхан зарчим байна. Улсын их хурлын дэд даргыг улс төрийн тухайн үеийн сонгуулиар олонх цөөнх гэх мэтлэн санал хураалтынхаа үр дүнгээр бүлэг байгуулсан намууд нам эвслийн бүлгүүд нэг хүн тавих тухай байгаа. Аль нь намжрахж, аль нь намжрахгүй тухай маш тодорхой үндсэн хууль дээр бичсэн байгаа. Улсын их хурлын дарга бол намжрахгүй. Намжрахгүй учраас нам дээрээ хуралдах биш. Улсын их хурл руу оруулж ирж тэр нэр дэвсэн хүмүүсээ хаглах тухай яриа байгаа. Улсын их хурлын даргаыг эргүүлэн татах огцруулах асуудал улсын их хурлын нийт гишүүдийн 64 хүн гарын үсэг зурснаар эхэлдэг. Тийм учраас үндсэн хуулийн энэ үзэл санааны дагуу 64 хүний гарын үсэгтээ нэр дэвшигч нь улсын их хурл дээр орж иж саналаа хураалгах ёстой. Намын бүлгийн эсвэл намын шийдвэрээр биш. Улсын их хурл буюу парламентын толгой дээр нам гардаг социализмын үеийг өнгөрсөн. Хуучин бол ардын депутатуудын хурлын толгой дээр нэг нам ноёлж байсан баг. Тэр ганц хурал дээр биш нийгмээр ноёлж байсан баг. Одоо бол бид олон уралж үзэлтэй олон намын тогтолцоотой болсон учраас улсын их хурлыг парламентыг олон намынх нь одоо дотооддоо маргаж мэтгэж асуудлаа шийддэг болох ёстой.